Марко Поло нь Хувлаа хааны төрд алав хассан Итали гаралтай төрийн зүтгэлтэн 1271 онд эцэг Николо Поло авгах Маппео Поло нар 17 настай Марко Полог анх авч дахин Хувлаа хаанд бараалдахад түүний сэргэлэн цаваа авхайлжтайг нь ажсан их хаан түүнийг түүний албандаа ажилуулжээ. Марко Поло 1272-с 1289 оны хооронд 17 жил Монголын төрд алав хаахта хааны бие төлөөлөгчөөр олон улс оронд очиж байсан нь хожим гайхамшигтай тэмдэглэл бичүүлэг үндэс болсон юм. Түүнийг нутаг буцахад нь Хувлаа хаан түүнтэй хамт ил хаанд хөгжин гүнжээ илгээж нутагтаа буцаж ирэхэд нь Венец, Генуй хоёр хот улс хоорондоо дайтаж байснаас Марко Поло баригдан Генуй хотын шоронд хоригдсон ч 1299 онд суллагджээ. Тэрээр гэрлэж 3 хүүхэдтэй болсон ба 1324 онд нас барсныг нь Италийн Сан Лоренцийн сүмд оршуулжээ. Шоронд хоригдож байхдаа өөрийнхөө Ричиотелег игчид үтсэн харсан зүйлийг нь хэлж бичүүлснээр Марко Пологийн аяллаа тэмдэглэл хэмээх алдарт бүтээл бий болсон. Гайхан бишрэг үл итгэхийн аль алиныг дагуулжээ. Энэхүү аяллаа тэмдэглэл нь солиотой гүний тэмдэглэл хэмээн нэрлэгдэж байсан ч маш олон аялагчдын анхаарлыг дорн зүгт хандуулж түүний мөрөөр аялж Монголын их хаадтай уулзах хүсэл мөрөөдлийг өдөөж чадсан билээ. Газар зүйх нээлт хийсэн Христофор Колумбын хөлөг онгоцон дээр Марко Пологийн аяны тэмдэглэл байсан гэдэг. Марко Поло хятад очиж байгаагүй хэмээн зарим судлаачид үздэг ба уг тэмдэглэлд мөнгө хэвлэж байгааг нь маш тодорхой дурдан атлаа. Ном хэвлэл хятадын дүрс бичиг, цайны ёслол, шаазан эмэгтэй хүний хөлийг боон хатааж шугам хөлтэй болгодог мөн их цагаан хэрмийг дурдаагүй зэрэг нь үүний нотлохоо гэдэг. Нөгөө зарим нь Марко Монгол хаа сурвалжнуудын дунд ажиллаж амьдарч байсан учраас хятадын хөл боож хатах заншлыг мэдэж байх албагүй. Мөн хятадын цагаан хэрэм нь тэр үед хүний анхаарал татахаар сүрлэг урт байгаагүй. Мин улсын үед өнөөгийн төрхөө олсон учраас түүнийг үгүйсэх шалтгаан болохгүй гэдэг. 1982 онд хэвлэгдсэн Италийн мянгатын дэвсгэр дээр Марко Пологийн хүрэг нь байдаг.